Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аавгаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оминер ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэнд төргий. За, маш сайхан өглөө эхэлж байна те. Тэгээд ажил руугаа ирэх замдаа би нэг баг 95 онд сонсч ирсэн нэг солонгос дууг сонсож явлаа. Тэгээд ингээд сонсоо явжсэн чинь ягд чим ингээд бүх зүйл ингээд яг тэр дууны аяар ингээд болоод байгаа юм шиг санагдсан байна. Тэгээд тэр үед анх нэг ажил хэлбэрийн гараагаа эхэлж ирсэн. Одоо дөнгөж 20 нас 21 настай байсан байхгүй юу би. Тэгээд би энэ өглөө нэг зүйл ингээд бодсон. Амьдрал их богинох юм аа. Маш богинох юм аа. Зарим хүмүүсийн хувьд бүр богинохон байсан. Гэхдээ магадгүй тэр богинохон амьдэрсэн гэж бид нэр боддог хүмүүс маш утга учиртай, адал явдалтай. Тэ? Баялаг амьдралаар амьдэрсэн ч байж болох юм байна гэж. Тэр дууны үгийг одоо сонсож байхдаа би бас бодлоо л да. Тэгээд өнөөдрийнх бүгдээрээ маш их баяжмал, маш чухал тэ олон асуудлуудыг хойноо орхисон, олон асуудлуудыг эхлүүлсэн, бас олон одоо юу гэдгийг шин санаануудыг олсон. Тийм баяжмал өдөр байлгая гэсэн үгээрээ хэлмээр санагдаж байгаа надад. Тийм би бас өглөө бодсон зүйл нь бид нар орой орондоо ороод унтдаг тийм унтаад өглөөс ирдэг. Энэ ч ихсэн маш том тийм эзний ивэл өрөөл би унтдаг тэгээд босдог нь ингээ эзэн намайг төгсдөг юм аа гэдэг. Тийм гоё шүү дээ. Яг тэрнтэй адилхан бас дахин нэг өглөөг бид нар аваад те ингээ амьдрах боломж байгаа нь бас ямар их өрөөл бурхны тэр өгсөн гайхалтай өдрүүд вэ гэдгийг бас бодож ийлаа. Тэгээд бид нар шүүн сайн амарч чадаагүй ч гэсэн буцаал эзэн биднийг түштэй учраас яаж хийж байгаа л бид нар босоод цаашаа үргэлжлүүлдэг те. Тэгэхээр энэ зүйлсүүдийг бас өглөө бодогдчихлаа. Сүүлийн баг 20 жилийн туршид радиоруугаа 7 өнгөрөөгөө ажилдаа явж байгаа байхгүй. За нэг удаа болсон явдлаа юу гэхлээр миний хажууд нэг залуу ир зогсоод ахаа сууч төхөлөөд өгье. Манай аав намайг хүргэж өгдөг байхад л та энэгээр 7 өнгөрөөгөө явдаг байсан. Тэг манай аав таны багш баха дандаа гар цөнгөтэй явж идэв гэж ярьж ирсэн гэж. Тэгээ тэр залуу ингээд аль хэдийн гэрлээд 2 хүүхэдтэй болсон. Хүүхдүүдэд цэцэрлэгт нь өгөхгүй явж байхдаа дахиад намайг алхаа явж байхыг харсан ба. Хүний амьдрал гэдэг бол заримдаа өөрийнх нь хувьд те би хинт ч анзаардаггүй. Би ингээл амьдарч байгаагаа бодж ил маш их олон хүмүүс биднийг анзаарч идэх юм байна гэдгийг бол би бас бодсон байгаа. Тэгээд түрүүний ишлэл бол ойртоо сонсоогүй миний ишлэг байгаа байхгүй. Эзэн намайг дүшдгийх юм аа гэж. Тэгэхээр өнөөдөр хүртэл хэрвээ бид ямар нэгэн зүйлийг хийж чадсан гэж бол эзэн таныг дүшснийх шүү гэдгийг битгий мартаарай. Битгий өөр дөрөө төвлөрөөд те бурхны алдрыг биш өөрийнхөө тухай яриад дундаг болоосаа гэж бас олон хүмүүст бас хэлмээр байдаг өөртөө бас сануулж ямаар байдаг шүү. Амен. Тэглүү яах вэ? Эзэн бас үнэхээр өнөө өглөө сануулах ёстой учраас бид нарт бас сануулсан баг те. Тэгээд бид үргэлжлүүлээд Филимон намаас суралцаж байгаа. Тэгээд маш олон ойлголтуудыг сайн мэдээнд ятгалгыг хаанч байсан нөхцөл байдал донд бид нар эзнийг алдаршуулсаар байх тэр зүйлээд бас одоо зогсохгүй байх гэдэг талаар ч гэсэн суралцсаар байгаа. Тэгээ өнөөдөр ч ихсэн адилхан Филимон намаас бид нар суралцах болно. Тэгээ үгийн цаг руугаа орохоос өмнө хамтдаа магтцгаая. Тэгээд та яг эзний өмнө ирээд үнэхээр магтаасаа гэж уриалж хүсэж байна. Тэгээд хамтдаа эзнийг магтцгаая. Есүс үндэсний найдвар Есүс бүх зовлтын тайвшрал Та бол Тэнгэрийн найдварын үндэс
газар дэлхийн мөнхийн гэрээ бидний төлөө амиан өргөд гинжиг тасалж та аймалсан та бол бидний мөнхийн найдвар та бол бидний улгаанхах хат та бол гэрэл бүх дэлхийг гэрэлтүүлэгч та үхлээсээ мэлж нүглийг ялсан их хамрын хаан бидэнтэй хамт Есүс та бол бүх хүмүүсийн найдвар болсон танд би итгэн Есүс үндэсний найдвар Есүс бүх зовлонгийн тайвшрал та бол тэнгэрийн найдварын үндэс Есүс харанхуй гэрэл Есүс бүх амьдралын үнэн та бол газар дэлхийн гэрээ бидний төлөө амиан өргөд гинжиг тасалж та аймалсан та бол бидний мөнхийн найдвар та бол бидний улгаанхах хат та бол гэрэл бүх дэлхийг гэрэлтүүлэгч та үхлээсээ мэлж нүглийг ялсан их хамрын хаан бидэнтэй хамт Есүс та бол бүх хүмүүсийн найдвар болсон та бол бидний мөнхийн найдвар та бол бидний улгаанхах хат та бол гэрэл бүх дэлхийг гэрэлтүүлэгч та үхлээсээ мэлж нүглийг ялсан их хамрын хаан бидэнтэй хамт Есүс та бол бүх хүмүүсийн найдвар болсон танд би итгэн Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бид Филимон номоос 3 дахь ишлээ үзэж байгаа. Гэхдээ өчигдөр амласны дагуу бид нэг Өнөөсөм гэдэг хүүхэд төлөө чамаас гуй гэдэг үгэн дээр илүү тайлбарлая гэсэн чинь нэг цаг хүрээг. 10 минут заримдаа богино санагддаг боловч яг үндэ бол бас тийм биш шүү гэдгийг бас таавд бас хэлмээр байна. За гуй гэж хэлсэн нь бол мэдээж Паул шууд эрх мэдлээ тулгах гээгүй. Бас нэг зүйл нь Паул одоо юу гэдгийг энэ чи янз бүрийн юм бодохгүйгээр энийг хийх ёстой аахгүй юу гэж нэг хүмүүс ярьдаг ч тийм. Юуг нь боддیں۔ Ийм юм хийж чадахгүй бол чи одоо яах юм гэдэг ч юм уу те. Хүмүүс ийм албадлагын байдлаар гаргуулсан шийдвэрүүдийн ихэнх нь даад нь гай болдог. Яг тэгэхээр хүн өөрөө бэлэн болох хэрэгтэй. Уучлахад, шийдвэр гаргахад, үгүй гэж хэлэхэд, заа гэж хэлэхэд те бүх зүйл дээр бэлэн болох хэрэгтэй. Тийм учраас сахилга бат гэдэг зүйл амьдралд маш их чухал байдаг байхгүй. Би чиний нэг постыг харсан. Нэг хүүхдийг загнахгүй байх тухай.
сахилга бат гэдэг зүйл бол яадаг гэхээр би өглөө нөгөө мэдээж эрт ажилдаа явдаг болохоор хүүхд мөхтэй ингээд загинцсан явж байгаа. Би чамаас болоод амжихаа байлаа гэдэг ч юм уу те. Би хилээ үстэй аав гэж хилээ үстэй ингэ тэг гэж ингэж хэлж байгаа тэр хүүхдүүдийн загнуулж байгаа хүүхдүүдийн бороо ихэнхтэй харагддаг. Сахилга батын л асуудал харагддаг. Өглөө эрт бас тэрийг гэртээ шалгах байсан гэх мэт те. Тэр тухайн хүний өөрийнх нь сахилга батын л нэгэнт л амьдралд нь тэр хүүхдүүд байгаа бол тэр хүүхдүүд ховцлох хэвээр тэр мартцсан гэдэг байгаа зүйлүүдийг нь авч явах хэвээр байсан бол тэр бүхнийг тэр хүн өөрөө контролдох мэдээж тодорхой насны төрөл. Тэгэхээр албадах гэдэг зүйл, гойх гэдэг зүйл хоёр Паул хэлгснээрээ бидний хувьд бол маш чухал ойлголт өгсөн. За ингээд гой гэж хэлсэн эрх мэдлээ ашиглаагүй хоёрдугаарт нь чухал зүйл нь хайрыг сонгосон. Филимон гэдэг нэр чинь өөр их гоё нэр байхгүй. Хайрлах зүрхтэй хүн гэсэн утгатай нэр байхгүй. Тийм учраас Филимоны дотроос тэр хайр гарна гэдгийг мэдчихсэн учраас тэр хайрыг хүчээр гаргахыг хүсээгүй. Чи хүмүүсийг хайрлаад байдаг үстэй. Энийг нэг хайрлахад яачаад байгаа гэдэг байдлаар гаргах гээгүй. Чи хүмүүсийг хайрладаг. Хайр гэдэг бол чиний дотор байдаг. Гэхдээ энэ хайр жоохон гарахд хэцүү. Энийг би чамаас гойж байгаа да те. Чи одоо бүгдээрээ Филимон ном мэдж байгаа шүү дээ. Эзэн Есүс Христэд ба ариун хүмүүст өгсөн хайрын талаар би сонсдог байхгүй юу? Чиний хайраас би ч баяр баясгалан авсан, хүмүүс ч гэсэн бас тайвширлыг авсан, ариун хүмүүсийн зүрх ч гэсэн чиний хайраар тэнхэрсэн. Чи тэргүү аль хэдийнэ олон хүнийг хайрлаад олон хүнийг тэнхрүүлсэн ингэ байж итл би чамаастай хүмүүстэй ярилцмааргүй байгаа, сөхмөөргүй байгаа. Яг тэр зүйл дээр, яг тэр хүн дээр чамаас хайр асууж байгаа да. Миний сэтгэл ч гэсэн өвдөж байгаа учраас би чамаас гойж байгаа юм шүү. Ингэж өгч байгаа. Таныг хийх ёстой гэдгийг чинь та өөрөө мэдчихсэн ч гэсэн хин нэгэн хүн яаруулаад албадаад тэгээ тэр нөгөө нэг юм чадварын асуудал биш. Санхүүгийн асуудал биш. Нөгөө юм сэтгэлийн асуудал те. Одоо хайрын асуудал, гомдлын асуудал байх юм бол энэ мэдээж хэцүү байх бол. Тэгм учраас бүгдээрээ бие биендээ амьдралдаа зарим нэг шийдвэрийг та харахад ингээ хөндлөгөөс амархан хийчмээр хэвчээ санагдаад байгаа боловч хийхгүй байгаад их юм бол тэднийг аргатаж, гойж, ятгах тэднийг цаашаага энэнгүүгээр явахт нь урамшуулах тийм ажлыг үйлчлэлийг хийж байгаарай гэж хэлээд өнөөдрийн хэсэг рүү бүгдээрээ орё гэж бодож байна. Филимон намаар нэг ихтгэл радиогийн нэрээр нэг юу хийсэн. Нэг өдрийн нөхөрлөх цаг. Манай сонсогчд дэмжүүл шүү дээ. За одоо бид нар хамтдаа юу гэсэн? 1-р бүлгийн 14-р зүйл. Гэвч чиний сайн үйлс нь албадлагаар болсон. Харин сайн дурын хүслээрч байгаасаа гэсэндэ чиний зөвшөөрлгүйгээр үүнийг хий гэж бодсонгүй гэж Паулын хэлцүүг. За чиний сайн үйлс гэдэг чинь Бурхан хэнийг ч хүчилдэггүй, хүчээр аврах гээгүй. Бурхан хүнийг ингээ нэг гим нүглийн гутан дээрээс нэг тусал мөндөртэй даангал толгоорон шидэлтэй. За айтайхан байгаараа. Хөө яагаад энэ харж шүү те. Тэгэж тийм Бурхан бол биш аа. Би харсан шүү дээ. Чи намайг хараагүй гэж бодсон. Чи зүрхийг дэнслэх чинь мэдээгүй гэж бодсон юм уу? Тэ? Чи тийм зүйлээс мултарна гэж бодсон юм уу? Чи гал руу гараа оруулаад төлөгдөхгүй авчна гэж бодсон юм уу? Үгүй шүү дээ. Гэт ингээд Бурхан бол биднийг бол ингээ хүчилж биш. Харин Бурханы сайн нь юу гэхээр уурлагтаа удаан байхгүй. Уучлахтаа төргөн. Тийм болохоор биднийг өөрөө бэлэн болохыг Бурхан бас хүлээдэг гэдгийг бид эндээс бол ингээд харах боломжтой. Чиний сайн үйл гэдэг чинь чи угаасаа сайн үйл хийдэг тий? Сайн үйл хийнэ гэдэг чинь хүн болгон хийгээд байдаг зүйл биш аахгүй. Тийм болохоор чи угаасаа сайн үйл хийдэг. Тэгтэл би өнөөдөр нэмээд чамаас нэг зүйлийг гойж байгаа нь жоохон яаруу юм аа. Уг нь бол чи хизээ нэгэн цагт хийх лээсэн баг л та. Хизээ нэгэн цагт мангадгүй Филимон те. За сайн л явал болж те. За Ром цэргүүдэд баригдаад алуулчааг бол одоо дүүрчтэй. Уг нь бол би тэрэнд би одоо Христийг илүү их мэддэг болоод ирсэн бол тэрийг бас бусад болчудаас арай өөр юм уу да гэж бодож л байсан. Даанч одоо тэгээд миний өөрийнх нь талаар боддог зүйлүүдийг одоо хүн ямар нэвт харах биш. Тэгээд надаас зугтсан дээр, надаас хулгайлсан дээр гэдэг сонголтыг хийсэн. Гэтэл өнөөдөр Паул ах тэр хүнийг намайг хайрлаа гэж гуйж.
Паул ах надаас гооч юм. Би яаж өгөө гэх юм бэ? Гэтэ энэ дээр ч гэсэн харилцааны асуудал үүсэж байгаа байхгүй. Яаж өгөө гэх юм бэ? Би татгалзахын аргагүй шүү дээ. Би тэр хүн татгалзаж болохгүй шүү гэж хэлээд хүн өөрийнхөө сэтгэлд хүндүртэй зүйлийг амьдралынхаа турш тээх болчвол хэцүү байхгүй. Паул энийг маш сайн мэдж байгаа учраас чиний сайн албадлагаар байж болохгүй шүү. Би чамаас гуйсан л да. Тэгтээ албадлагаар байж болохгүй шүү гэж хэлээд хэд хэдэн ийм шаардлагуудыг хэлж байгаа. За нэгдүгээр бол чиний сайн дурын хүслээс байгаасаа гэж. Паулийн сайн дурын албадлагаар бос гэдэг энэ зүйлүүдийг Коринтотын танд ч юм энэ 13 захидал дотор 2-3 газар бид хэлсэн байдаг. Та нарын өргөл нь албадлагаар бос харин сайн сэтгэлийн улмаас бас байгаасаа гэдэг ч юм уу те. Тэгэхээр бид нэр хуучин гэрээний түүхээс нэг зүйлийг ингээд харж болно л да. Израильчууд Давидын хүү Соломонд бүх талаар тусалсан байхгүй. Сүм баригтанд тусалсан, хэрэн баригтанд тусалсан, том хотууд бас морины жүчээ яа ингээд Соломон одоо ингээд дэлхийд даяар бурхны хаанчлалыг гайхуулж байгаа гэж бодож байгаа боловч өөрийнхөө хаанчлалыг гайхуулж байгаа алтнаас өөр юу ч үнцэнтэй биш те. Одоо яг гэрлэлт үнцэнтэй биш. Одоо яг хаанчлал үнцэнтэй биш те. Одоо яг нэг тийм үед за Давидын хүү Соломон юм да гэд хүмүүс бол түүнд албадлагын ажил хийж өгсөн байгаа юм. Соломоны үед гайхалтай болсон боловч тэр зүйлийг бүтээсэн хүмүүсийн ихэнх нь албадлагын ажиллаар хийжсэн гэдгийг бид нэрээс марчлахгүй. Харин Соломон насарсны дараа хүн хаан болоход хүмүүс үржээд за танаа аавын чинь бидэнд дүүрүүлж ирсэн ачаа хүндээсэн л да. Чи энэ ачаанаас хөнгөлж өгөх үү гэж асуудаг. Тэгтэл хүү яасан бэ гэхээр шууд нөгөө нэг хөгшин одоо аавынхаа зөвлөгчдөөс асууж байгаа байхгүй. Энэ Артем надаас ингэж асууж байна. Та нар юу гэж хэлэх вэ гэсэн чинь нөгөө зөвлөгчд нь уг нь хаантай хамт Артемнийг албадсан хүмүүс байж сүлд ойлгоцсон байсан байхгүй. Энэ Артемд илдэг хариу таавах юм бол энэ Артем таны боол болно гэж хэлсэн ба. Нэгсэн та за тэгье энэ тасралтгүй хөгжин цэцгэлт гэж боддог энэ бүтээн байгуулалтуудыг төр орхиод та нарын нурууг амраагаад үр хөвгтүүд рүү чинь гэр бүл рүү чи явуулъя. Боолчуудыг суллаа гэдэг чи ийм зүйлүүдийг хэлсэн бол бүр хүчрхэг хаанчлалыг байгуулах гэсэн байхгүй. Гэтэл тэр залуу өөртөө хамт өссөн ийм баян чинэлэг залуучуудаас би юу гэж хэлэх вэ энэ арт түмэнд гэсэн чинь тэд нар юу яриад байгаа юм бэ тэд нар бол тансаглалд өссөн залуучууд байсан учраас тэднэрт ингэж хэлзээ. Миний эцгийн жигчи хуруунаас миний одоо тай нуруу бүдүүн байна. Одоо миний эцгийн нуруу шиг миний жигчи урууд миний эцгийн нуруу шиг л байна. Одоо энэ хатуу байна. Хатуу байрсартай байна гэсэн л бодохтой. Тэгснэ миний эцэг таныг дашуурдаг гэсэн бол би хилэнцэд хорхоогоор оруулах заа гэж арт түмэнд хэлж байгаа. Тэгэл арт түмэн хөөе Давидын гэрээ та нарт бид нар ямар өртөө юм бэ? Гэр орноо өөртөө хар шамцаа гэгээд Израилийн 10 аймаг нь яваад гэсэн гээд 12 аймаг. Тэр юмыг албадахыг шаардна гэдэг бол хүмүүсийн зүрх сэтгэлийг алдаж байгаа гэсэн үг шүү гэдэг. Сайн дурын хүсэл үйлсийг бий болгодог. Би тэрэнд туслая. Би тэрэнд өргөё гэж. Тэгэхээр тийм зүйлийг өөрөө мэдээд хийгээд явж байгаа хүн дээр очиод энэнд өргөөч, энэнд туслаач гэж хэлнэ гэдэг нь бас албадлаг байхгүй тодорхой хэмжээний. Тийм болохоор сайн дурын хүсэл итгэгч хүнээс өөрөөс нь гараад явж байгаа бол бид нар нэг ийм зүйлийг маш сайн бодох хэрэгтэй. Албадлагаар юм хийн гэдэг чинь гадаа талаасаа зөв мэд харагдж байгаа боловч дотор талдаа хүсээгүй байж болно. Талархалтайгаар өгөөгүй байж болно. Урамгүй өгсөн байж болно. Дараах энэ зүйлүүдийг хиймээргүй санагдсан байж болно. Бас таны талаар бодол өөрчлөгдсөн байж болно. За тэгээ өчнөө олон хүмүүс тусламж хэрэгтэй хагаад яагаад заавал энэ хүн туслах гээд байгаа юм бол гэж бодож юм. Бас нэг зүйл нь бурхан зүрхийг ийм зүрх сэтгэлийг бол хүсдэггүй. Бурхан ийм бүх зүрх сэтгэлээрээ өөрийг нь хайрлахыг хүсдэг. Албадлагаар хийсэн зүйл хайргүй, итгэлгүй, урам зориггүй хийсэн байхад биднийг бас хүргэдэг. Хамгийн гол зүйл нь та хэн нэгэн хүн туслахыг өөрөө санаачилж байгаа бол түүнийхээ талаар өөрөө эхлээд маш сайн бодсон байх хэрэгтэй. Таныг тусал гээд байгаа юм уу? Туслах хүн ол гээд байгаа юм уу гэдгийг. Тэгэхээр энэ зүйл бол өөрөө маш чухал зүйл байгаа юм шүү. Тэгээд нэг зүйл нь ингээд чиний зөвшөөрөл хэрэгтэй учраас гэдэг үгэн дээр төмөр одоо 1 минут болъё. Ард минут ингээ хордон шүү. Магадгүй тэр хүн зөвшөөрөхдөө таны хүсснийг өгөхгүй байж магадгүй. Би ойлгож байна. Тэр хүн тусламж хэрэгтэй гэдгийг ойлгож байна. Гэхдээ миний зүгээс эзэн надад хариуцсан зүйлүүдийг хуваалцахад би нэг л хүсэхгүй байна. Тийм болохоор
би энд оролцож чадахгүй уучлаарай гэж. Тэгэхээр та зөвхөн өнөөсмийн талаас сонсоод та зөвхөн өнөөсмийн талаас шийдэх гэдэг. Энэ залууд уучлал хэрэгтэй. Энэ залууд хайр хэрэгтэй те. Энэ залууд эрх чөлөө хэрэгтэй. Харин энийг нь өгч чадах хүн нь одоо Есүст итгэдэг одоо хин бэ? Филимон байна. Филимон Есүст итгэдэг юм чи энийг хийх ёстой л доо. Хортхон шиг хийцэн дээр байхгүй юу? Бас гоё гэрчлэл ахгүй юм чи. Хүмүүст гоё харагдах байхгүй. Энэ бас биш л дээ. Тэгэхээр чиний зөвшөөрөл гэдэг нь хүссэн үед чинь итгэгч хүн ч гэсэн танд үгүй гэж хэлхийг та өөрөө хүлээн зөвшөөрдөг болсон цагт л бид нар бие биенийгээ албатгаа болох болно. Яагаад Христэд итгэгчдийн бизнес хамгийн их дампуурдаг гэж бид нар нэг нэгнийгээ маш их олон зүйл дээр албаддаг. Би их олон удаа харж исэн. Манай нэг найз хайрын кафе гэдэг нэг хөөрхөн кафе нээжсэнийг би сандгийн. Одоо амьд өгч болгоны нэг пастор шүү. Олон жилийн өмнө тэгээд гисэн чинь ерөөсөө нөгөө орлого саарахгүйсэн. Хүмүүс маш их одоо юу гэдгийг ингээд өгөөч, тэгээд өгөөч, ингээд өгөөч гэж. Тэгээд дандаа ингээд за тэдээр хийж үгүй юм. Дандаа буулгана. Тэгээд дандаа тэгээд авах юм бол материалын үн гэсээр хагаад сүулдэ тэрийг хаахаас аргагүй л төрсөн. Нэг олон итгэгчид ингэсэн. Битгий нэгнийгээ албад. Бүх зүйл сайн дурын үндсэн дээр, хайрын үндсэн дээр байг. Цаг нь болохоор өөрсдөө хий. Учир нь тэд нэр хийсээр ч ирсэн. Бурхан тэднийг хий гэж хэлсэн учраас тэд нэр амьдралынхаа туршид өөрсдөд нь байгаа зүйлүүдийг хуваалцсан ирсэн. Харин та тэднийг энэ ингэдийн юм чинь тэгэх ёстой гэсэн үгслээр битгий албатаараа хайр гэдэг бол албатлага биш шүү. Хайр гэдэг бол сайн дурын үндсэн дээр өөрийн хүслээр хийх ёстой зүйл байгаа, шийдвэр байгаа гэдгийг бас зориулалт гэдгийг энэ цаг учраас сануулмаар байна. Гайхамшиг хайр юу хайр их шиг яруу их хайр амьдрал толсон мөхөөс надад аврал өгөхөөр ирлээ. Амьдрал дундуур тулангалаа бартад замарч туучлаа явсан газраа эргээд харахаа яруу сайхан хайр бий. Магтаандуулж төгсгөл байхгүй
бид өнөөдрийн үгийн цагаараа Пилемон номын 1:14 дэх ишлэл гэвч чиний сайн үйл нь албадлагаар бус харин сайн дурын хүслээр байгаасаа гэсэндэ чиний зөвшөөрөлгүйгээр үгнийг хийхийг үл хүсвэ гэсэн шилийн дагуу бид суралцлаа. Тэгэд яг номлолын үеэр бодсон зүйл нь надад айгүй ойрд бусдыг хайрлах, бусдыг хүндэтгэх гэдэг ийм мессежүүд айгүй давтамжтайгаар бүр хит удаа ингэж айгүй их гарч ирээд байна. Тэг энэ бас айгүй зоригтой гэж би бас итгэж байна. Тэгэхээр бусдыг хайрлах, бусдыг зүгээр л гаднаас нь хараад дүгнэх биш, хайраар хандах гэдэг зүйлийг бас айгүй их бодож илаа. Тэгээд бид сайн дурын итгэгч бидний хувьд угаасаа зүрх сэтгэлээс гарсан тэдгээр зүйлээс үйлчлэл бидний одоо өдөр тутмын амьдрал зүйлсүүд маань зүрхнээс гардаг учраас ялтчгүй албадлагаар байх нь өөрөө маш зохисгүй зүйл байгаа хгүй тийм. Тэгэхээр бурхан яг зүрхийг хардаг учраас бид нарыг ямар хандлагаар энэ зүйлсүүдийг үйлчлэлээ альва зүйлийг хийж байгааг бурхан угаасаа өөрөө мэддэг тийм. Тийм учраас бид нар бас бие биедээ хандахтаа ч гэсэн албадах биш, нэг нэгийг ойлгож хүндэтгдэг, хайрладаг, хайрын үндсэн дээрээс ханддаг байх ёстой гэдгийг бас дахин сануулж өглөө. Тэгээд нөгөө нэг би 3 хүүтэй манай сонсогчд мэдэн те. Би том хүүгээ заримдаа их хайрлан дурсаж боддог байхгүй. Би нөгөө хүүгийнхаа хайртай тоглоомыг дүүнэртэн дандаа булааж авч өгдөг байсан юм байна да гэж. Тэ өгмөөргүй. Яг дүүдээ хайртай штэ тэр чинь. Гэтэ яг тэр цаг мөчид яг тэр үед өөрөө тогломоо гой тоглоод исэн учраас дүүн авах гээд байгаа л да. Гэхдээ дүүн булааж аваад яг тэрэн шиг гой тоглож чадахгүй юу бас байгаа штэ. Тэгтэл яг тэр гой тоглож байгаа үедээ гой тогломоор байхад нь аавнтаа за чи дүүдээ өгөөчтэй гээд тоглоомын бас ганц 2 удаа булаагаад аваад өгчээсэн тохиолдол бас дуртай киногоо үзэж яхад дүүн нэг юм үдийг гутал шууд унтраагаад дүүгийнхээ тавьж өгчээсэн тохиолдлуудаа би санахгүй юу. Тэгээ тэр бүхэн бас албадлага байна штэ тий. Тэгээд дараад нь заримдаа ах дүүсийн хооронд бид нэр эцэг эхчүүд ч юм уу эсвэл томчууд бид нэр юмыг ингээд бие биендээ хийж өгөх юм албадах та тэдний донд харилцааны асуудаг үүсгдэг байж магадгүй гэж би энэ номлыг яг бэлдэж явахдаа бас бодсон байхгүй. Бүгдээр хамтдаа хичээе. Энэ амьдрал чинь баялаг байлгыг. Тийм учраас баялаг байхад юу саад болдог гэж сэтгэлийн шарах саад болдог байхгүй. Юу ч шинэрүүлж авч чадахгүй. Дундор хийсэн юм хүмүүс чинь саад болоод идэг. Бүгдээр айгуу тийм чөлөөлөгдсөн гоё уужууд төрс итгэлээр те хүмүүс дуртай юмнуудаа хийх, бие биендээ дуртай юмнуудаа хий, дуртай юм аяга жаргалтай байхыг хард сурыг, хамт баярлаж сурыг, хуваалцаж сурыг те. Амен. Өнөөдөр бүгдээрээ бие биенээсээ гардаг сайн зүйлүүдийг чи дандаа л тэгдэж нэг удаа тэгчээч гэж хүчлэх биш. Өөрөө хүссэн үед нь гаргаж түүгээрээ өөрөө жаргалтай байхад нь бүгдээрээ хамтарч тусалж бие биендээ өгж амьдарцгаая гэж. За ингээд хамт залбирая гэж бол бодож байна. Би таны төлөө залбирмаар байна. Сонсогч таны төлөө залбирмаар байна. Битгий ормограарай. Бусдад сайныг үлдэж исэн да. Бүр нэг авсаар агаад бүр таныг шархлуулсан хүмүүс байдаг бол за би таныг уучил одоо юу гэдгийг өршөө те зээлийн одоо тэгэл мэгэл гэж бол би энэ өглөө бол хэлж чадахгүй. Харин таныг шийдвэр гаргаасаа. Таны тэр сайхан сэтгэл өөр хүмүүст хэрэгтэй хിവэрэ байгаа шүү. Таны гомдоосон зөхрөөсөн урмын чинь хугалсан хүмүүсээр энэ орчлон дүрцэн юм биш. Харин танаар тэгжээдэг тань талархаж тантай уулзсандаа баярлаж амьдрал нь өөрчлөгдөв. Тэр удам нь өөрчлөгдөх тийм хүмүүсийн дэлхий дээр байгаа шүү. Ингээ хамт залбирая. Их эзэн минь таны хайр энээл та бол сайхан сэтгэлтэй Есүс эзэн минь та үргэлж сайхан сэтгэлийг бидэнд заадаг. Бид ч гэсэн тэр сайхан сэтгэлээс сурахыг хүсэж байна. Би таны сайхан сэтгэл, таны тууштай бусдын төлөө байдал, зориулалт, бусдын төлөө амиа өгсөн тэр үйл явдлыг санаж яхахыг хүсэж байна. Хэдийгээр бид сул дараа бид одоо сэтгэл зүйн хувьд танд хизээч хүрэхгүй боловч танаас суралцсан зүйлүүдээ энэ өчүүхэн энэ богинохон амьдралдаа хэрэгжүүлж би таны нэрээр чадсан шүү гэж танд талархахыг хүсэж байна. Бүх зүйл танд талархан Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс сонсогч танд хүрлээ. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Амен. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр
Өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.